Миний яг хийдэг ажил болохоор яг энэ чиглэлийн data analytics чиглэлийн хөтөлбөрт ажилладаг, энэ чиглэлээр судалгаа хийдэг. Нөгөө талаар би Монгол судлалын хуралд одоо 4 5 дахь жилдээ орж байна. Тэгээд та нар одоо анзаарсан бол айгүй юу яаж байгаа шүү дээ. Түүхийн судалгаа, монгол хэлний судалгаа гэдээ маш олон төрлөөр монгол судлаач эрдэмтэд сонирхолтой илтгэлүүд тавьдаг. Тэгээд тэр болгон дээр ингээ харж байхад би computer science нөгөө компьютерийн шинжлэх ухаанаар суур боловсралтай болохоор ч тэр юм уу айгүй олон юм автоматжуулж болмоор санагддаг байхгүй яа тэгвэл монгол судалдаг эрдэмтэд айгүй цөөхөн дэлхийд даяар тэгээд манай монгол хэл дээрх мэдээлэл ер нь монголын талаарх мэдээлэл бол судлагдсан болсон тэр хувь нь бол маш бага айгүй их судлах юм байгаа судалдаг улсууд нь айгүй цөөхөн тэгээд ерөнхийдөө дэлхийд даяар хөгжиж байгаа хандлагыг харахад бол бүх газар та нар хэвлэл мэдээлэлд анхаарч байгаа бол машин сургалт хиймэл оюун ухаан natural language processing гэдэг энэ үгнүүд бол одоо айгүй тийм модны үг болж байгаа. Тэгэхээр машин сургалт гэж юу юм бэ гэдэг талаар маш товчхон тодорхойлтыг өгсөн байгаа. Энэ нь болохоор ерөнхийдөө компьютерийг та нар өөрөөхөө хэрэгжилж үзсэн туршлагаасаа анзаарах юм бол яг Microsoft Office хэрэглээл ерөнхийдөө хамгийн анхны хэрэглэгдэх хүн бол Office-ийг хэрэглэдэг л байгаа ихэнх хүмүүстэй. Гэтэл бол компьютерийн шинжлэх ухааныхаа хувьас авч үзэх юм бол бүх програм бичих ажлууд бол дандаа яг тэр тооцоолох ажлыг хөнгөвчлсөн автоматжуулсан одоо тооны машин дээр 1 дээр нэмэх нь 2, 10 дээр нэмэх нь 3 гэдгийг хийдэг тэр процессыг автоматжуулаад одоо санхүүгийн ажлыг автоматжуулах, бүх ажлыг автоматжуулах, тэр тооцоолох тэр ажлыг автоматжуулах ажил бол ерөнхийдөө бараг шийдлээ олцсон. Тэгээ сүүлийн хэдэн жил бол одоо artificial intelligence машин сургалт яагаад хөгжиж байгаа шалтгаан нь болохоор хүний тархины үйл ажиллагааг авч үзэх юм бол маш олон төрлийн үйл ажиллагаа бид нар хийдэг тий тоо боддог, юм уншдаг, хүнтэй ярьдаг, хөгжим сонсдог, сэтгэл хөдөлдөг. Тэр болгоныг компьютержуулах тийм ажил явагдаж байгаа. Тэрийг бол cognitive task-ыг машинаар програмжилж хийлгэх. Та нар одоо Siri-тэйгээ ярьдаг байх. Эсвэл одоо Amazon-ы нөгөө жижигхэн бокс гэдэг шүүхтүүд айгүйх авдаг тий. Тэгээ Alexa тэгээ Google-ийн тэр төхөөрөмжүүдийг авчаад англи хэл дээр ярьдаг улсууд бол ямар ч бэрхшээлгүйгээр өнөөдөр цагаагаар ямар вэ? Миний дуртай Frozen-ыг тоглоул гэдэр гэдэг 5 6 настай хүүхд хүртэл айгүй хөөрхөн шууд ингээд communication хийгээд мэдээлэл аваад тэгээ тэрийг би хараад яг бодож ирсэн байхгүй. Одоо Монгол хүүхдүүд, Монголд байгаа хүүхдүүд монголоор тэгж хэлдэг байх юм бол асар их мэдээлэл төрөх боломж байна шүү дээ, тийм үстэй. Гэтэл англи хэлтэй хүүхдүүдийн давуу тал нь юу гэхээр ямар ч асуултаар яг хэлчихэл юм бол тэр нь ингээд интернетээр сөрч хийгээд янз янзын юмуудыг хэлээд дуртай дууг нь сонсоход Монголын хүн ам ямар Монгол хаана байдгийг ингээд даалгавар яаж байгаа асуултандаа хүртэл хариулт аваад байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр болгон бол энэ машин сургалттай холбоотой. Тэр бол зүгээр нэг програм, статик програм бичээд оруулсан биш. Тэр бол өөрийгөө сургадаг програмууд. Одоо тэр хүүхэд юуны Amazon-ы тэр төхөөрөмж эднэр сайжраад байгаа шалтгаан нь болохоор хүмүүс дахин асуулт явуулангууд тэр чинь улам баяжуулаад илүү сайн хариулт өгöd байгаа байхгүй. Өөрийгөө correction хийгээд яваад байж чаддаг. Тэр нь бол одоо artificial intelligence-ийн хамгийн том давуу тал. Тэгээд artificial intelligence, machine learning, deep learning гэдэг энэ нэр томьёо бол маш өргөн хэрэглэгдэж байгаа. Та нар технологийн талаарх мэдээ энэ дээр ч биш зүгээр л одоо ямар ч сонин аваад үзсэн бараг front page дээр бараг ийм сторинууд явж идэг болсон. Тэгэхээр энэний зүгээр яг хөгжлийг авч үзэх юм бол 1950-аад оноос эхлээд хиймэл оюун ухааны талаар ярьж эхэлсэн. 1980-аад оноос эхлээд тэр нэр томьёо бол машин сургалт гэдэг ойлголт руу шилжсэн бол 2010 оноос deep learning, гүнзгий сургалт гэж монголоор орчуулж байгаа. Энэ deep learning хөгжиж эхэлж байгаа. За энэ дотроо машин сургалт дотор байдаг нэг тийм чухал сэдв нь болохоор natural language processing гэж байгаа. Энэ болохоор машинаар бол тоо боловсруулах амарх шүү дээ. Програм бичихтэй одоо замыг юу яах Google Map-а ороод явхад эндээс одоо Чикаго хүртэл төдөн милийн зайтай төдөн цаг явах юм бэ гэл математик тооцоол хийгдэж байгаа. Тэрнээс гадна бид нар хэрвээ Amazon-оор юм уу одоо хүний voice recognition хийдэг төхөөрөмжөөр ярих юм бол тэр мэдээлэл бас тоон хэлбэрт хувираад тэрний цаана ерөнхийдөө ингэж хүний хэллийг ойлгодог тэр механизм явагдаж байгаа. Тэгээд энэ бол компьютерийн шинжлэх ухаан, хиймэл оюун ухааны тийм хосломол салбар. Энэ дотроос computational linguistics гэж байдаг. Энэ natural language processing, computational linguistics гэдэг энэ хоёр салбар хоорондоо аягүй холбоотой. Тэгээд дэлхийд даяар байгаа бүх мэдээллийг авч үзэх юм бол ерөнхийдөө бүх мэдээллийн 80% нь бол тэгээд замбраагүй байж байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр мэдээллийг анализ хийх аюу хэрэгтэй. Тэр тутмаа Монголтой холбоотой мэдээлэл аюу олон хэл дээр хуучин монгол бичиг одоо төвд хэл дээр ч юм уу ингээд аюу олон хэл дээр зөндөө мэдээлэл байгаа тий. Тэгэхээр энэ нь одоо natural language processing ашиглах өргөн бололцоотой. За энэ дээр болохоор NLP гэж юу юм бэ? NLU гэж юу юм бэ гэхээр ерөнхийдөө энийг айгүй тийм технологийн
нэр томьёо учраас хамгийн энгийнээр тайлбарлах юм бол та нар өмнөө ямар нэгэн сонин юм уу дуртай номоо аваад уншихад яаж ажилтгүй гэдэг тэр процессоо бодож үзэх юм бол тэрэн дээр аюул олон юм тарж байгаа. Бид нар ямар ч текст авсан гэсэн хамгийн түрүү таньдаг үсэг байна уу? Хэрвээ тэр хэлийг гадралдаг байх юм бол миний мэддэг үг байна уу гэж харж байгаа шүү дээ. Хэрвээ мэддэг үг олон байхгүй байх юм бол тэр чинь тэр хүний хэлний чадвараас хамаарна. Огт хэл мэддэггүй хүн байх юм бол энэ болгоныг тодруулахад аюул хэцүү. Энэ дотор одоо named entity recognition гэдэг нь болохоор хүний нэр байна уу, аймгийн нэр байна уу, хотын нэр байна уу, эсвэл улсын нэр байна уу, эсвэл оны хэлж гэнэ үү гэх мэтэр ингээ хүний тарих аюул нарийн зохион байгуулалттай аюул хурдан ажилладаг. Тэр болгоныг програмчлаад хиймэл оюун ухаан үүсгэх нь гэхээр тэрийг ойлгоод програмчтан тэгвэл аюул хэцүү асуудал болдог. Тэгээд ерөнхийдөө natural language processing ямар урсгалаар явдаг вэ гэхээр бидний өмнө ямар нэгэн тийм raw text орж ирж байгаа. Тэгээд тэр текстийг бол sentence segmentation гэдэг ийм процесс явагддаг. Өгүүлбэрээр нь сегментүүдэд хуваадаг. Дараа нь tokenization гэдэг процесс явагдана. Тэгээд дараа нь part of speech гэдэг үгийн аль аймагт хамаарч гэнэ үү тий? Үйл үг байна уу, нэр үг байна уу, тэмдэг нэр байна уу гэх мэт. Дараа нь тэгээд entity detection гэдэг named entity recognition гэдэг яг одоо нэр үгүүдээ ялгагчлаа гэхэд нэр үгэн дотор чинь Монгол хүний нэр байна уу, Америк хүний нэр байна уу, Америк гэдэг улсын нэр байгаа мó, эсвэл одоо аймагуудын нэр байгаа мó гэх мэтийг ялгах. Тэгээд relation detection нөгөө үгнүүдээ чи ялгсан юм чи хоорондоо ямар холбоотой юм? Аль үгүүд нь нийлж өгүүлбэр болж байгаа юм? Параграф яаж болж байгаа юм те? Яаж тэр үгнүүд нь хоорондоо холбогдож байгаа юм? Тэгээд дараа нь бол relations гэж ингэж үүсдэг. Ийм процесс явагддаг. Хэд хэдэн юм ойлголт байгаа. Тэгээд би энэ дээр бол их цаг зарах мэдээж боломж надад байхгүй. Энэ бас өөрөөр зурсан юм лоо. За тэгээд text normalization гэдэг нь болохоор түрүүний хэлсэн. Тэгээ ерөнхийдөө энэ судалгааг хийх хэд хэдэн шалтгаан байсан. Нэг нь болохоор 2 жилийн өмнө илүү 1 жилийн өмнө энд нэг судалгааны Монголын нууц төвчний талаарх тийм презентацэнд би сууж ирсэн. Тэгээд тэр ийм судалгааг үзэхэд бол Монгол эрдэмтэд яг тэг түүхээ мэддэг тийм эрдэмтэд бол бас айгүй цөөхөн хурд арам. Тийм эрдэмтэд одоо харьцуулж байгаа нь болохоор ерөнхийдөө нэг хүний өнцгөөс авсан тийм юмуд айгүйх гардаг. Интерпреташн хийж байгаа. Ялангуяа гадаадын эрдэмтэд, манай эрдэмтэд ч гэсэн яагаад гэвэл бид нар human power хүний хүч чадал хүрэхгүй шүү дээ мэдээж нэгдүгээр санхүүжилт хэрэгтэй. Хоёрдугаар бид нар маш их цагтай байж айгүй олон их сурвалжуудыг хооронд нь харьцуулна. Тэгэхээр миний одоо 4 жил энэ хуралд суусны нэг тэрнээс ойлгосон нэг юм болохоор machine learning юм уу natural language processing ашиглаад аль болохоор олон хэл дээр аль болохоор олон эрдэмтдийн судалгааг хурдан харьцуулах. Тэрнээс ч одоо нэг эрдэмтэн гарч ирэл энэ одоо хятадаас гаралтай гэхэд нөгөөх нь ингээл арабаас гаралтай гэдэг юм. Гэмтээ ингээд айгүйх тийм маргаа өрнж байгаа надад анзаардаг. Та нар ч гэсэн анзаардаг байх. Тэгэхээр тэр болгоны шийдэл одоо дэлхийд даяар хэрэглэгдэж байгаа хиймэл оюун ухаан энэ машин сургалт энийг хэрэглэх юм бол айгүй үр дүнтэй болох тийм болцоотой юм уу гэж бодоод би сонирхож ирсэн зүгээр. Нөгөө талаар өнөөдрийн миний хийж байгаа ажилтай холбоотой 3 дугаар болохоор энэ судалгаа хийх шалтгаан нь болохоор би яг хүмүүсийн мэдээ унших зан хуулийг судалдаг. Тэгээд сүүлийн үеийн миний судалгаа яг хурамч мэдээтэй холбоотой судалгаа хийж байгаа. Тэгээд хурамч мэдээтэй хийж байгаа судалгааг одоо монголчуудын ихэнх нь дандаа сошиал медиагаас мэдээлэл авдаг. Тэгээд тэрэн дотор явж байгаа мэдээлэл бол айгүй чанар муутай. Хурамч misinformation, disinformation гэдэг байгаа ш. Тийм мэдээлэл их явж байгаа. Тэрэнд энэ машин сургалтыг ашиглаад тэрэн дотроос одоо хурамч мэдээг нь ядаж ингээ ялгадаг тийм байх юм бол тийм систем байх юм бол бас хэрэгтэй гэж боддог. Тийм мөрөөдөлтэй. Тийм учраас энэ судалгааг хийж эхэлсэн. Тэгээд энэ бол яг эхлэлийнхаа шатанд явж байгаа учраас яг бүх юмнууд дүгнэлт бол бүрэн гарааг байгаа. Тэгээд судалгааны аргын хувьд болохоор би нэгэнт энэ чиглэлийн судалгаа хийж байгаа учраас academic research одоо хэвлэгдсэн гадаадын эрдэмтдийн болон монгол эрдэмтдийнхаа natural language processing, machine learning-ийн талаар яг монгол хэлтэй холбоотой хийсэн судалгаануудыг systematic analysis хийж эхэлж байгаа. Нөгөөх нь болохоор Монголын хэвлэл мэдээлэлээр явагдаж байгаа хиймэл оюун ухаан машин сургалт монгол хэлтэй холбоотой тэр материалууд бас анализ хийж байгаа. Дөрөвдүгээр арга нь болохоор энэ Facebook дээр хиймэл оюун deep learning, machine learning, Mongolian AI community гэдэг Facebook page гэдэг. Өөр бас нэг пэйж гэдэг, 2 пэйж. Тэрийг бол unofficial observation хийж байгаа. Тэрэн дээр ер нь ямар нэгэн технологийн шин сэдвээр юм гарахаар аягүй хэцүү байдаг. Яагаад гэвэл маш хурдан хөгжиж байгаа учраас сэтгүүлчид тэрийг бичиж амжидаггүй. Нөгөө талаар сэтгүүлч тэрийг бичгийн тулд өөрөө аягүй ойлгодог байх хэвээр. Тэгвэл тэр сэдвийг бичих хэцүү байдаг учраас энэ чиглэлийн судалгаа хийхэд аягүй хэцүү байдаг. Тийм учраас энэ Facebook group дотор бол аягүй их мэдээлэл явуулж байдаг. Тэр бол general public бараг хүрдэггүй мэдээлэл. Хүрсэн ч гэсэн хүмүүс бас зарим нь ойлгохгүй. Дөрөвдүгээр нь болохоор би яг энэ групп болоод өөр нэг группт байгаа. Яг энэ NLP
монгол хэлтэй холбоотой application develop хийж байгаа тиймэрхүү усуудтай интервью хийж байгаа. Одоогоор нэг 2 3 хүнтэй зүгээр unofficial интервью хийсэн байгаа. Энэ талаар бол цаашаа бас судалгаагаа өргөжүүлэх төлөвлөгөөтэй байгаа. За тэгээд монгол хэлний талаар бол нэг айхтар тайлбарлах хэрэггүй байх. Бүгдээрээ монголоор ярьдаг монгол судалдаг эрдэмтэд байгаа учраас зүгээр NLP талаас машин сургуульд хэмэл оюун ухааныг монгол хэл дээр туршиж хэрэгжүүлэхэд тулгардаг бэрхшээлийг ярихын тулд монгол хэлний онцлогийг бас хэдхэн үгээр тодорхойлъё. Инхээр бол ерөнхийдөө бүх хэлийг хоёр машин learning машин сургуулийн хувьд нь болохоор хоёр гэр бүлэгт хуваадаг. Нэгдүгээрт нь болохоор highly resource languages гэдэг англи хэл хятад хэл. Under resource language гэдэгт бол монгол хэл ордог. Казах, уйгур тэгээд өөр юм жижиг үндэстнүүдийн хэл. Тэгээд энэ нь болохоор semantic space of languages гэж байдаг. Яг машин learning машин сургуулийнхаа хувьас авч үзэх юм бол тэгээд энэ semantic space-ийн хувьд бол бусад тэр highly resource languages хэмжээгээр маш өөр байдаг. За монгол хэл яг natural language processing apply хийж байгаа монгол эрдэмтдийн хэд хэдэн бүтээлээс энэ би та нарт танилцуулъя. Тэгэхээр монгол хэлийг машин сургуультанд төрүүлэх, монгол хэллээр одоо уншдаг, ойлгодог тийм бүтээл гаргахад судалгаа хийхэд ямар бэрхшээл тулгарддаг вэ гэхээр яг тэгвэл монгол хэл бол айгүй олон төрлийн бичгтэй тий. Тэгээд энэ дээр бол та нар харж байгаа New Mongolian гэдэг нь NM гэсэн байгаа латинаар бичдэг хүмүүс ер нь одоо ингээд сошиал медиагаар явж байгаа, имэйлээр явж байгаа айгүй олон communication бол хүмүүс дандаа латин үсгээр бичдэг штеп. Монгол үсэг гар дээр байхгүй гэх шалтгаанаар ч юм айгүй олон communication бол одоо сошиал медиа дээр эднэр бол латинаар айгүй явж байгаа. Тод бичиг. Тэгээд энэ Дава Накамура гэдэг ерөнхийдөө Монголын natural language processing судалсан эрдэмтдийг аваад үзэх юм бол манай Монгол Улсын их сургууль хэмэл оюун ухааны лабораторитой. Тэд нар бол нэг 5 6 эрдэмтэн байдаг. Нотон би Монголд очихдоо уулзсан. Тэгээд манай Монгол эрдэмтэд бол ерөнхийдөө Японы эрдэмтэд нэг нь болохоор нэг Европын нэг орн байсан. Италийн нэг их сургуультай хамтарсан тийм судалгаанууд хийх юм бэлээ. Тэгээд практик дээр одоо энэ NLP ашигласан тийм application development бол нэлээд ихэлсэн. Тэгээд энэ дээр болохоор энэ Дава Накамура эднэрийн судалгаанаас авч үзэх юм бол ерөнхийдөө би түрүүнд анх нь ярьсан шүү дээ нөгөө юуны машин сургуулийг монгол хэлэнд хэрэглэхэд NLP-гийн process flow гэдэг ингээд хэрэглэхэд tokenization, limitation гэж байсан. Тэрэн дотроо нэг тулгардаг бэрхшээл нь болохоор энэ limitation гэдэг энэ процесс. Энэ нь болохоор ерөнхийдөө үгийн язгуурыг олох. Монгол хэл болохоор айгүй тийм хэцүү хэлэнд ордог гэж байгаа байхгүй. Энэ жишээлбэл Од Баяр Чимэд Орж хоёрын хэвлэлээс 2012-ны бүтээлээр энийг айгүй гоё тайлбарласан байсан. Энэ болохоор монгол хэлэнд жишээлбэл хамтралжуулагдсанараа гэдэг үг тий. Энэ үг болохоор хам гэдэг язгууртай. Гэтэл тэрнээс цаанаас ингээд дөрүүд дамжсан байгаа байхгүй. Хамтралжуулагдсанараа гэдэг. Тэгээд энэ үгийг англи хэлэнд орчуулах юм бол 11 үгээр орчуулна гэж байгаа байхгүй. Тэ тосгоных нь хамтралжуулагдсанараа илүү сайн амьдрах болов. There is no way to have just one word translation. I know Simon is here, so he's expert. Монголоор орчуулахад бол одоо юм төвхтэй монголоос англиар орчуулахад village people in that they cost to be organized into collective farms. Тэгээд ингээ боддоо яг програм бичиж байгаа хүний хувьд хэмэл оюун ухаан машин сургуультаар энэ үгнийг утгыг ингээд ойлгоод энэ бүтэн өгүүлбэрийг орчуулахад ганцхан үгийг словараас хараад толноос хараад орчуулах биш. Бүтэн өгүүлбэрийг ингээд орчуулах. Тэгэхэд бол ийм хэцүү процесс явагдаж байгаа. Энэ бол зөвхөн нэг жишээ. Тэгээд би энэ талаар судалгаа хийхдээ саруулын сонирхолтой хэл шинжилэл, зугаатай хэл шинжилэл гэдэг номыг их уншдаг. Аюу сонирхолтой. Та нар тэрийг уншсан бол тэрэн дээр байгаа тэр нюансуудыг одоо машин сургуультанд яаж гаргах вэ? Тэ? Тэрэн дотроос би энд оруулах гээд оруулж чадаагүй. Та нар зүгээр яг энэний дараа хэрвээ тэр ном байдаг бол эргүүлээд үзээрэй. Монгол хэлний тийм маш олон нюанстай онцлогуд. Тэгээд энэ талаар limitation гэдэг одоо үгийн язгуурыг олох талаар хийсэн судалгаанууд болохоор Дава Накамура 2008 онд хийсэн судалгаан болохоор Монголын кирилл алфавитээр тэ цагаан толгоогоор машин сургуульд хийх юм орлого хийсэн. Дараа нь болохоор Чимэд Орж Фужи 2012 онд болохоор бас кирилл үсгээр үйл үг нэр үгийг олдог. Тэгээд тийм машин сургуулийн судалгаа хийсэн. Энэгээрээ болохоор сонин хэвлэлээр гарсан материалуудыг ашигласан. Ер нь машин сургуулийн ямар ч судалгаа, ямар ч шинэ програм хийхэд бол тэр үгийн нөөц аягүй чухал байдаг. Тэгэхээр бол сонин хэвлэлийн материалыг ашиглах тийм орлогод Монголд их анзаарч байгаа. Яг тэгвэл бусад материалууд бол одоо үгээр ингээд дижитали
хувиргацсан тийм материалууд айгүй ховор. Зарим нь байсан ч гэсэн тийм алдаа ихтэй тийм байдаг. Сонины хэл бол бас харьцангуй алдаагүй бичсэн тийм байдаг учраас. За Sandwich Job болохоор 2005 онд бас л verbs nouns нэр үг үйл үгээр энэ халтар and Fuji гэдэг нь болохоор бас өөр арга хэрэгжүүлсэн. Тэгээд энэ талаар цагаа хэмнэхийн тулд би дараагийнхаа слайд руу орчих. Named Entity Recognition гэдэг нь болохоор түрүүнд хэлсэн хүний нэр, аймгийн нэр, улсын нэр гэх мэт ингээд яг юу юм бэ гэдгийг тодорхойлдог, тэрийг хэлдэг. Энэ дээр бол мөнх жаргал, алтан гэрэл чагнаа гэдэг их сургуулийн багш тэд нар ийм Named Entity Recognition систем зохиосон. Энэ нь болохоор нэлээд амжилттай болсон шинүүдийн нэгэнд орж байгаа юм байна. За дараагийнх нь болохоор энэ Батцран гэдэг Монголын их сургуулийн эрдэмтдтэй хамтарч ажилласан энэ 2019 оны судалгааг би олсон. Энэгээр бол болохоор WorldNet гэдэг юм бол энэ машин сургуультанд аягүй ач холбогдолтой маш чухал тийм үнд суурь болдог үгийн бааз байдаг. Тэгээ Princeton WorldNet гэдэг бол Primary Lexical Resource гэдэг ямар ч хэлээс хамаарахгүй өөрийнхөө хэлэн зохицуулаад энэ lexical resource-аас үгийн баялагаас ашиглаад цааш нь нэг өргөжүүлэх боломжтой байдаг. Тэгээд Батцран тэргүүтээ эрдэмтдийн хийсэн судалгаагаар болохоор Монгол хэлний Mongolian WorldNet-ийг үүсгэсэн. Тэгээд энэ болгон бол дараагийн машин сургалт Монгол хэлийг машин сургалтанд оруулах тэр бүх дараагийн алхмын үнд суурь болж байгаа юм судалгаанууд. Тэгээд энэ дээр одоо хэдэн үгийг ямар хэдэн нэр үг, хэдэн үйл үг гэдэг байгаас тий 17976 нэр үг, 3791 үйл үг, 601 дайвар үг, 3037 тэмдэг нэр гихэнтэй. Тэгээд 213 жишээтэй гэдэг ингээд энэ бүх үзүүлэлтүүд нь энэ дээр байгаа. Тэгээд text corpus гэж би түрүүнд товч дурдсан. Ямар нэгэн машины сургалтыг хэлэнд машин сургалтыг хэрэглэхийн тулд бид нар өөрсдөө ч гэсэн ямар хэл сурахад бид нар үгийн баялаг хэрэгтэй байдаг шүү дээ. Ямар ч хэлийг сурсан үгийн баялаг сайн байх юм бол тэр хүн тэр хэлээр сайн ярьдаг. Үгийн баялаг бага байх юм бол айгүй цөөхөн үгээр ярихаар санаагаа илэрхийлж чадахгүй. Тэрнтэй адилхан тийм логик энд явж байгаа. Машин сургалтанд хэр их үгтэй хэр сайн бичсэн тийм материалыг хэрэглэх үү? Тэрнээс тэр чин компьютер сурж байгаа хүний ой ухааныг дуурайлгаж хийж байгаа тэр юм чинь илүү сайн сурна. Тэр утгаараа Монгол хэлэнд машин сургалтыг хэрэглэхэд тулгарч байгаа хамгийн том бэрхшээл нь энэ text corpus байхгүй гэдэг энэ юм бол ярилцлагаар ч гэсэн илэрч байгаа. Энэ талаар тэгээд бол яг улсаас зохион байгуулсан тийм funded project манад байхгүй. Энэ бол ихэвчлэн дандаа энэ төгс төөги гэдэг Германд байдаг ийм залуу байдаг. Энэ залуу бол айгүй хэм хийж байгаа. Тэгээд фандан санхүүжилт нар хаанаас олж авдаг юм тэр нь бол мэдэхгүй. Мань хүмүүс бол айгүй олон юмны их үнцэг болсон ийм судалгаануудын кодоо бичдэг. Одоо бол орчин үед энэ GitHub гэдэг ийм хүмүүс бичсэн кодоо шеэр хийдэг ийм систем байдаг. Та нар компьютерийн талаар мэдлэгтэй улсууд байгаа бол мэдээж энийг хэлүүлэлтгүй мэдэх бах. Энэ нь бол цаашаа хөгжих болцоог айгүй хөгдөг. Би өнөөдөр айгүй сайхан химэл оюун ухааныг ашиглаад одоо хуурамч мэдээ олдог тийм систем бүтээчээд тэрийг GitHub дээр тавьчих юм бол дараагийн хүн өргөжлөд явж чадах тийм сайхан ийм болцоог олгосон тийм систем байдаг. Тэгээд энэ төгс төгөө бол тэн дээр тавьсан байгаа. Тэгээд энэ төгс төгөөгийн Mongolian NLP гэдэг эднэр рүү ингээд дараад орох юм бол яг хэдэн үгтэй ямыг яаж хэрэглээд ямар алгоритмаар хийсэн бэ эднэр гээд бүгд бичсэн байгаа. News crawler гэдэг энэ нөгөө news-ийг олох талаар бас ийм систем хийсэн байсан. Newspaper Монголын сонины баазаас. За тэгээ хоёр дахь салбар нь болохоор миний судалгаанд дурдгдсан ерөнхийдөө одоо Монголын хэвлэл мэдээлэлээр гарч байгаа химэл оюун ухаан, машин сургалтын талаар ямар бүтээгдэхүүн product development, application development гарч ирнэ гэдгийг би анзаарч судалж байгаа. Энэ талаар бол та нар хэрвээ Монгол хэвлэл мэдээлэл уншдаг юм бол зөндөө олон жишээг харж байгаа бох. Chatbots айгүйх гарч ирнэ Монголд. Робот. За энэ болохоор энэ нэг компани л Chatbot MN гэдэг. Энэ болохоор чатбот нь таны бизнесийг харилцагчтай илүү ойртож өсөлтийг хурцсана гэдэг. Тэгээд энийг авч үзэх юм бол 24 цагийн автомат хариулагч, маркетинг болон борлуулалт хийх суваг, захиалгын систем, мэдээлэл хүргэх суваг, хэрэглэгчдийн сегментчлэл гэдэг эдний үйлчлэгийг өгсөн хамгийн гол нь чатбот маягаар энийг авах ийм систем. Дараагийн нэг жишээ нь болохоор энэ e-гүрцэг-ээс авсан. Монголын анхны зөөгч робот. Энэ бол гэхдээ ерөнхийдөө нөгөө химэл оюун ухаан гэдгийг тодорхойлтыг яаж хэрэгжилж байгаа вэ? Машин сургалтын талаар хэр ойлголттой байгаа вэ гэдгээс хамаарат ерөнхийдөө нэг анзаарсан зүйл болохоор манайхан яг жинхэнэ химэл оюун ухаан машин сургалт байхгүй юм ч гэсэн химэл оюун ухаан хэрэгжүүлж байна гэдэр бичээд байгаа байхгүй юу? Тэгэхээр би энэ болгон тийм нарийн анализ хийх гэж байгаа. Гэхдээ тэрийг амжаагүй зүгээр та нар жишээг нь харуулъя. Энийг би цааш нь ингээд анализ хийгээд яг үнэхээр энэ дотор natural language processing машин сургалтын ямар элементүүд байгаа юм, ямар програмчлалыг орсон байгаа юм гэдгийг
судлах тийм сонирхолтой байгаа. Нөгөө талаар энийг хийж байгаа улсууд тэрнийхээ талаар бас нарийн мэдээлэл гаргаагүй. Зарим нь бол ерөөсө бүрхэг зүгээр л хэмэл оюун ухаанаар үйлчлдэг робот гэж байгаа байхгүй. Тэгэхээр хөөх ямар гоё юм бэ? Юу юм болоо гингүүд цааш нь ингээд унших юм бол зүгээр ирээл сайн байна уу гэж зүгээр мэддэг юм байгаа байхгүй. Тэгээд бичсэн шалтгаан нь болохоор энэ ерөнхийдөө бусад ресторанаас ялгарах онцлогтой болохын тулд нэг юм робот зөөгч ирээл зүгээр тэгэл нэг сайн байна уу гэдэг. Зарим хүмүүс тэрнээс очдөг гэдэг ингээд бичсэн байгаа байхгүй. Гинт нэг робот ирээд ингээд хоолож өгөх гэдэг юм бол тий. Тэгэхээр энэ бол яг нарийн судалгаа айгүй хэрэгтэй энэ талаар. Гэхдээ энэ бол айгүй олон тийм шинжилгээний эхлэл Монголд явагдаж байгаа. Манай монголчууд бас энд ач холбогдол өгч байгаа гэдэг талаас авч үзэх юм бол айгүй тийм талархуу штэ. Тэр нь энэ болохоор Монголын анхны робот хуульч Агире. Тэгээд Агире гэдэг нэрнийхээ тайлбарыг бас бичсэн байгаа. Тэр нь болохоор Ай гэрэ гэдгийг бичсэн. Агире гэдэг бол монгол нэр биш гинэ. Ай гэрэ гэдгийг Агире гэсэн. Энэ. За тэгээд Агире гэсэн үгийг кириллээр бичсэн хэлбэр 7 хоногийн аль ч өдөр 24 цагийн дотор иргэдэд чатботоор өөр тохирсон мэдээлэл гэрээ өгөх байдлаар үндсэн 2 үйлчлэгийг үзүүлнэ. Робот хуульчаас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ ажил олгогч гэж хэнийг хэлэх вэ? Цалингаа тогтмол өгөхгүй бол яах вэ гэмт асуултыг асуув. Тэгээд мөн ойролцоогоор 170 гаруй төрлийн хөдөлмөрийн гэрээг гаргаж болно. Ажилтан болон ажил олгогч 5-аас 7 минутанд гэрээ авч болно гэж байгаа байхгүй. Энэ бол дөнгөж эхлэл цаашид бид хөгжүүлэлтэнд анхаарч хүмүүстэй фэйсбүүкээр шууд залгах ярьдаг болгох тал дээр бас ажиллаж байна гэсэн байна. За тэгээ энэ дээр яг монголчуудын хиймэл оюун ухаан гэдгийг юу гэж ойлгож байгаа вэ гэдгийг сэтгүүлчийн байр сууриас бичсэн энэ хэсэг бол бас гайгүй бичсэн билээ. Хиймэл оюун ухаан гэдэг нь компьютерийн програм хангамжаар бүтээсэн хүний оюун ухаантай ижил загварчлал бүхий технологийн ухаалаг шийдэл юм. Өгөгдөл таних, дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах, өөрөө суралцах зэрэг хүний хийж чаддаг үйлдэлүүдийг гүйцэтгэх чадвартай. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн эрх зүйн чатботыг бүтээгдэхүүн хиймэл оюун ухааныг хөдөлмөрийн хуулийн дагуу сургажээ гэж байгаа. Гэхдээ яаж сургасан гэдэг нь бол айгүй ойлгомжгүй. Тэгээд цаашдаа энэ Агире системийнхаа бас сул талын тайлбарсан билээ. Хүний сэтгэл хөдлөлийг ойлгохгүй гэж байгаа байхгүй энэ робот учраас. Зөвхөн таны асуусан асуултад л хариулна. Тэр ярихгүй, хөдлөхгүй, зөвхөн чатботоор л таны асуултанд хариулна гэдэг. Тэгээд энийг хэрэгжилж үзэх юм бол ямар үр дүн гарах юм гэдэг сонирхол бас маш сонирхолтой. За та нарын чимээгээ системийг хэрэгжилж үзсэн юм байна уу? Нодон жил тэ чимээгээ систем гэж айгүй дуйлан болоод шүү дээ. Чимээгээ систем гэдэг бол Монголд байгуулагдсан юм компани. Энэ болохоор Artificial Intelligence Innovation хийх гэж байгаа юм компани гэж үзэж байгаа. Тэгээд чимээгээ систем бол одоо түрүүний миний хэлсэн машин сургалт хиймэл оюун ухааны талаас аль элементүүдийг харуулж ийнэ гэхээр Natural Speech Synthesis, Automatic Speech Recognition монголоор ярьж байгаа ямиг шууд ойлгох. Mongolian to English translation, English to Mongolian translation. Тэгээд энийг турших ийм системүүд айгүйх явагдаж байсан. Тэгээд энэ дэр та нар энийг тоглуулад үзээрэй. Одоо энэ дэр харагдаж байна уу? Ийм сайхан гөлтгөр балтгал, хотгор гүдгэр, хонхор хөнгөр гэдэг нөгөө энэ хурдан хэллэгийг энэгээр хэлүүлсэн байгаа байхгүй. Тэгээд Дональд Трамп, Владимир Путин гэдэг гадаад нэртэй юмуудыг бас сургацсан. Энийг тоглуулах юм бол яг би одоо цаг байгаа учраас тоглож чадахгүй та нар заваараа энийг үзээрэй. Тэгээд энийг цааш нь туршихсан чинь нэг тулгарсан бэрхшээл нь болохоор манай монголчууд эхлээд аягүй сонирч байдлаар сонирхож ирсэнийгаа сүүлдээ ингээд бүр хараалын үг мөг хэлээд бүр амар замраагүй юм хэлээд суучаас зогсооцсон энийг. Уг нь бол хүмүүс зүгээр имийг уншаад тий нөгөө миний түрүүний хэлсэн текст корпустай холбоотой байгаа байхгүй. Энэ болгоны туршлагын шалтгаан чи яах вэ хөөрхөн эднэрийг хийдэг судлаачид одоо тэр инженерүүд аль болохоор текст корпусаар баяжуулах гэдэг шүү дээ тий. Тэгэхээр чи манайхан тэрийг ойлгохгүй тоглоом хийгээд энэ яах нүгэнгүүтээ баахан хараал мараалын үг ингээд хэлээд хар чинь тэр системийн нөгөө буруу хүүхдэд одоо муу үгийг багаас нь сургаад байвал чинь буруу ажиллана үстэй. Тэрнтэй адилхан хиймэл оюун ухаанаа буруу хэлээр, буруу мэдээлэлээр ингээд өгөх гэдэг юм бол болохгүй шүү дээ. Тийм учраас энийг хийж байгаа энэ хүмүүс энэ дата коллекшнаа зогсооцсон байгаа. За тэгээд ерөнхийдөө энэ бүхний зүгээр товчхон цааш нь өөр нэг жишээ ярих юм бол бас зөндөө нэг Icon CGM гэдэг Монголын вебсайт бол бас нөгөө хятадын хиймэл оюун ухаанд суурилсан нэвтрүүлэгчийг дуурайгаад Sera гэдэг системийг бас хийсэн. Тэгээд тэрийг би харин гаргах гээд буруу слайдын дээр гаргасан байна. Тэрийг бас та нар үзээрэй. Ерөнхийдөө миний энэ судалгааны гол зорилго нь энэ хурал дээр тавьж байгаа гол зорилго нь болохоор энд Монголыг судалдаг Монголтой холбоотой төрөл бүрийн чиглэлээр судалгаа хийдэг улсууд байгаа учраас би ерөнхийдөө зөвхөн NLP биш, зөвхөн одоо тексттэй ажилдаг системийг биш, машин сургалт хиймэл оюун ухааныг Монгол судлалыг цааш төвжүүлэхэд яаж хэрэгжиж болох вэ гэдэг талаар та нартай бас санал солилцмоор санагдсан. Тэгээд энэ талаар бол маш их болцоо байгаа. Энэ дээр бол одоо хамгийн түрүүнд бол NLP-г хэрэглэх зөндөө боломж байна. Тексттэй мэдээлэл бид нарын одоо
энэ хурал болон өмнөх хурлын процединг ингээд хэвлэж чинь тэр та нар ингээд аваад үзэх юм бол судлагдахгүй болж байгаа юмны маш олон хувь нь бол дандаа текст мэдээлэл байгаа шүү дээ ерөөсөө. Янз янзын historic source-ууд тий янз янзын хэл дээрх түүхэн баримтуудад анализ хийсэн байгаа. Янз янзын хэл дээрх мэдээлэлд анализ хийсэн. Тэр бол текст мэдээлэл. Тэрэн дотроо textual and sentiment analysis хийх юм бол айгүйх potentialтай. Тэгээд энэ дөр бол гадаад хэл дээр хэвлэгдсэн Монголын түүхийн талаар бичигдсэн монгол хэл дээр бичигдсэн материал бол харьцангуй бага. Хятад их сурвалж, бусад их сурвалжаас маш их юм авдаг шүү дээ, тий. Тэгэхээр тэр их сурвалжийг одоо машин лернинг рүү хувиргасан тийм салбарууд байх юм бол тэднийг ашиглах ганцхан эрдэмтдийн толгоогоор биш одоо технологийн болцоог ашиглаад яаж тэрийг хэрэгжилж болох вэ гэдэг асуудлыг төвшүүлмээр байна. Жишээлбэл одоо Монголын нууц товчоог машин сургалт текст анализаар оруулаад хэрэглэх юм бол хаадууд хоорондоо ямар холбоотой байсан? Хаадын нэрийг одоо нөгөө named entity recognition-д оруулах юм бол дараагийн хүн судлахад аюу хэрэгтэй байхгүй юу? Чингис хааны үр удам, Алтан уургийн үр удамд байгаа ямар хаадуудын нэр байдгийг тэднэрт хоорондоо ямар холбоотой sentiment анализ хийх юм бол хэн тэндээ яаж ханддаг байсан? Одоо үг нь ихэд хэдэн positive тийм эерэг утгатай хэдэн сүрэг агуулгатай үг байгаа юм. Үг нь хэд байгаа ингээд одоо Bible study, Shakespeare-ийн study одоо бүр хамгийн сүүлд Game of Thrones гэдэг кино гарсан шүү дээ тий. Тэрэн төрөлд тэрийг энийг хэрэгжилсэн айгүй сонирхолтой судлаа харагдаж байгаа байхгүй юу. Ямар баатрууд нь хоорондоо ямар холбоотой хэн хэнтэйгээ яаж ярьдгийг гэмтэр. Тэгэхээр хамгийн primary source болж байгаа Монголын түүхийн бүтээгдэхүүн тий Монголын нууц товчоог жишээлбэл яаж машин сургалтаар бид нар хэрэгжилж болох вэ гэдэг асуудал. Дараа нь болохоор одоо сошиал медиа дээр хамаг мэдээлэл явуулж байна. Сошиал медиа дээр байгаа мэдээлэл бид нар яаж NLP машин сургалтыг ашиглах вэ? Дараагийнх нь болохоор зөвхөн текст биш машин сургалт гэдэг талаараа авч үзэх юм бол одоо айгүй олон археологийн судалгаанууд урлагийн бүтээлүүдийг судлах эднэр бол дандаа имижтэй ажиллаж байгаа. Тэр имижүүдийг анзаарахад одоо энэ сүм бол одоо өөр нэг оронд байгаа сүмтэй төстэй паттернтай учраас бид нар тэрийг одоо юу яа тэр уусаас гаралтай гэж үзье гэдэг бол надад айгүй лимитэд санагддаг. Тэрийг анзаарахын тулд тэр олон бүх имижүүдийг database болгоод тэгээд тэрийг одоо машин сургалтаар үнэхээр энэний процентоор энэ нь одоо тэр орныхтэй төстэй юм байна. Энэ үнэхээр яг оригинал Mongolian-тэй original Mongolian яг жинхэнэ Монголын сүм хийдийн юм уу барилга байшингийн архитектур, уран зураг одоо дархан хүний хийсэн тэр уралсан бүтээгдэхүүн дотор байгаа хээ угуулц яг Монгол authentic Mongolian image гэж яг юу юм бэ гэдгийг тий. Цаашлах юм бол аудио форматаар өчигдөр одоо Library of Congress дээр юу keynote speech хийсэн айгүй гоё keynote speech болсон. Уртын дууны талаар тий. Уртын дууны тэр бүгд нэр томьёог би мэдэхгүй. Тэгээд тэрийг сонсоо сууж байхдаа би яг бодож ирсэн. Ямар ч судалгаа ягдвал дандаа ямар нэгэн pattern олох гэдэг. It's all about pattern, finding pattern. Ямар ч юм pattern олсноор л бид нар maybe like 80 юм уу 50-аас дээш хувь нь те юу яаж байгаа учраас overlap хийж байгаа учраас бид нар энийг тэр улсаас гаралтай гэж үзье. Монголчуудын хувьд болохоор 30% нь л энэ төстэй байгаа юм чинь Монгол яг оригинал Mongolian юм биш байхаа гэдгийг ч юм уу тийм логик явж байгаа юм шиг надад санагддаг. Би гэхдээ яг түүх судалдаг хүн биш учраас тийм амар дүгнэлт хийж болохгүй бах. Зүгээр ерөнхийдөө паттерн олох. Тэгэхээр одоо уртын дуутай холбоотой гэж чинь уртын дууны тэр шуранхаалах өчигдөр өөр үглээ бүнжигнэх гэдэг тийм юм хэлээд байсан шүү дээ. Тэр мэрий чи одоо жишээлбэл аудиог нь оруулаад frequency-гээр нь ингээд паттерн нь олох тий. Тэр нь чи машин сургалтыг хэрэглэх юм бол айгүй powerful. Магадгүй тий уртын дуутай холбоотой ямар ч паттерн байхгүй гэж магадгүй шүү дээ машин сургалтанд. Хэрвээ үнэхээр манай Монгол тэргүүрээ амар онцлог юм бол машин сургалтын талаар тэр талаар судалгаа хийх юм бол айгүй novel судалгаа болно. Бус улсуудад бас айгүй сонирхолтой. Нөгөөх нь болохоор болцсон уу? Яана. За. Тэгээд хамгийн сүүлд анзаарсан юм болохоор өчигдөр би энэ presentation суусан ч надад айгүй таалагдсан. Энэ нөгөө хүмүүгийн талаар судалгаа байсан шүү дээ. Энэ дээр бол бас л яг энэ petroglyph бас л ингээд паттерн олох байгаа байхгүй юу. Тэгэхээр image recognition бол машин сургалтын талаар хамгийн хөгжсөн салбар. Тэгэхээр одоо монгол хэлээ оруулж чаддгүй маа гэхэд энэ имижүүдээ оруулаад монгол эрдэмтэд тэрийгэ паттерн олоод машин сургалтаар явах юм бол монгол судлал улам хурдан өргөчих юм болов уу гэж би бодож байна. За баярлалаа.